Сайн мэцэн үзэгчтэй Монголд дэлхийд тэмцээний манай анхны дугаар үзэгч та бүхэнд танилцуулахад бэлэн болсон байна. Тэгэхээр энэхүү тэмцээнийг маань надтай хамт хөтлөхөөр Киви хамтлагийн дуучин солингэрийн ажилтан Намуна маань бас та бүхэнд уулзж байгаа. Баярлалаа Намуна. Харин цэгэрлэгцээр анх удаа хөтөлт хийгээд уулзж байгаадаа бас маш их баяртай байгаа. Тэгэхээр яг одоо бид хоёрын голд бас нэг судал хоосон байна. Энэ дээр үзэгчд маань хэн байх юм болоо гэж гайхаж магадгүй. Тэгвэл энэхүү тэмцээний маань гол зангилааг тайлах, гол онцлогийг одоо зорилгыг ярих хүн маань энэчээ суух байгаа. За ингээд эрхэм хүндтэй хүнээ хоёлаас үзэгчтэйгээ уулзуулъя гэж бодож байна. Ингээд та бүхний өмнө урлагийн аяц сэтгэлтэн продюсер Далганы урьж байна. За сайн байна уу Дэлхаха? Сайн байна. Манай тэмцээний одоо гол агуулга зорилгыг бас та илүү оновчтой сайн ярих болов уу гэж одоо бид хоёр таныг суудлыг бэлдээ сууж илаа. За Монголд дэлхийд энэ тэмцээнийг одоо анх төрөө хийх гэж байгаа. Миний хувьд манай баг сэтгэл их тогтолж байгаа. За энэ тэмцээний гол санааг бол боловсрол соёлын шинжилгээ ухааны яамны сайд ган төмөр анх гаргасан. Гол утга учир нь юу гэхээр Монгол дуу орчин цагийн дууг гадагшин сурталчлах. Тэгээд дэлхийд одоо гадаад улсуудаар төлхөө дуулуулах. Тэр утгаараа бас орчин цагийн Монголын дууны урлагийг одоо олон түмэнд түгээх ийм эрхэм зорилго агуулсан. Тэгээд гол санаа нь юу гэсэн гэхээр pop дуугаар хийя. Яагаад pop дуу гэсэн гэхээр өнөөдөр одоо орчин цагийн хөгжмийн одоо нийтлэг тийм pop дууны урлагийн гол хэл нь бол англи хэл болчиход байгаа яхахгүй. Хүн төрөлхтний өнөөдөр 6 хүний нэг нь англиар ярьж байна. Англиар дуулж байна. За манай үзэгчд асууж магадгүй яагаад монгол дууг монголоор нь дуулуулж болдгоо юм бэ гэдэг. Энэ дээр одоо хариулахад бол саяны зүйлийг хэлэх зүйтэй болоо. Тэгээд энэ монгол дууг гадагшаа экспортлох гэж ярил л да одоо. Энэ дээр нэг юм дөц цамх нэг нь энэ англи хэл рүү орчуулж дуулуулах явдал байна. Тэгээд энэ тэмцээний гол зорилго нь одоо ийм утга учиртай. Тэгээ намайг хамтарч ажиллаж шир өрсөн явдал би өөртөө маш их дуртай хүлээж авсан. Яг би бас энэ тухай их бодож санаж явдаг. Тэгээ ингээ боловсрол соёлын шинжилгээ ухааны яамтайгаа хамтраад энэ тэмцээнийг хийх болсон юм аа. Тэгээ энэний эхний шат нь бол ерөнхийдөө онлайн интернетээр одоо уралдаан зарлаад 60 хэдэн хүн оролцсон байгаа. Тэгээ экспертүүд мэргэжлийн улсууд түүгээ тунгаагаад өнөөдөр одоо шотрог гэж ярина шүү дээ. Энэ финал ингээд 10 дурчулдчихээ 10 субъект гэж ярил та. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бид одоо энэ 10-ыг уралдуулах юм байна. Тэгээд энэний одоо эхэн дээр л бид ингээд сууж шүү дээ. Шүүгч нар нь ямар сонир байгаа хэ тийм үү? Одоо шүүгч нарын талаар бол ярих хэрэгтэй. Энэ дээр бол манай дууны одоо нэрт мастер Монгол Улсын гавьяаччин Даш Томдог байж ах жишээтэй. За продюсер Ангермаа гэж байна. За тэгээд Наминжин одоо манай Наминжин монголчин сайн мэдэх болсон. Наминжин маань энэ хэллэг талаас одоо хэр ихшгэлэнтэй сонсголонтой дуурж байна. Дуулахад ямар байна те Наминжин ч өөрөө нөгөө дуулах талаас нь юу хэлний хар ялхаас онгой хэлтэй ингээд өөрөө ч дуу орчуулдаг туршлагатай болсон. Хамгийн сүүлийн жишээ л одоо сэтгэлийн жимүүрийг орчуулаад дууны үгийг орчуулна гэдэг чинь бас тийм амаргүй асуудал байдаг учраас Наминжин бол энэ талаас нь суулгаж байгаа. Нөгөө талаас одоо Ангермаа продюсер болохоор энэ чинь нөгөө дууны төвчөн болохоор тайзны дээр бие авч явах байдал, имиж, дүр төрх мэдээж дуулал талаас бас одоо шүүн. За тэгээд Даш Томдог маань бол одоо Монголын хамгийн анхны мэргэжлийн том студийг байгуулж ирсэн. Одоо студийн асар том нарийн мэдрэмжтэй мэргэжтэн гэдэг утгаар шүүн. Онцлог нь юу гэхээр 1-5 балл энэ тэмцээн чинь нөгөө нэг хасагдахгүй. Ингээд оноо хөдлөөл яваад байна. Яагаад хасагдахгүй гэхээр бас нэг нууцад илгэж л та. Энэ 3 шүүгч одоо өөрийнхөө дүнг жишээлбэл 5 оноо тавиад тэгээд хөндлөнгийн шүүгч бас ажиллах юм байна. Тэр хөндлөнгийн шүүгчийг бол өнөөдөр хэлэхгүй. Тэр тухайн яг дүн гаргахын өмнө тухайн үедээ. Тэр хойдоо ингээд нууц 87 гараад ирж шít нэг гэсэн. Тэр шүүгч нь хаанаас шүүн гэсэн. Тэр шүүгч бол одоохондоо хэлэхгүй. Тэрнийг одоо
нөгөө манай болгочин хэлдгээр ястаа таашгүй гэсэн. Тэгээд одоохондоо тэр яг эцсийн хүчт гарч ирнэ. За тэр хүн бол хамгийн сонин нь бол одоо тэр ямар хүн дуулж байгаа тэрийг бол ингээд дүр төрхөөр нь харахгүй оролцогчдыг мэдхгүй. тэрнийг хэдүүлээ дараа нь тэр гоё ноц юмудаа задлаа тийм үү. За тэгэхээр үргэлжилж байна нэвтрүүлэг маань. Одоо харин оролцогчд руугаа орохоос өмнө бас нэг зүйлийн талаар үзэгчтэй ярих зүйл болов. Нэгдүгээр шат маань нэг сонирхолтой газраас эхэлж үзэгч хүрнэ. Тэр ийм учраас бид нэр бас нэг ийм одоо сүүлийн үед би дахиад хэлэхэд нэг ийм дууны шоу уралдаан айгүй их явж байгаа учраас бид нар арай өөр хэлбэрээр одоо реалити маягаар гэдэг юм уу яг энэ дууны үйлдвэрлэлийн цех гэж ярил л да. Тэр цех бол бидний хувьд юу байдаг вэ гэхээр студи гэдэг тийм. Тэгэхээр Дашка студио гэж одоо манай хамгийн ууган мэргэжлийн талаас том студи гэж тооцогдож явдаг. Дашкагийн студиэс хийх юм байна. Нэгдүгээр шатаа. Үйлдвэрлэлийн цехийг бол намуунаас сайн мэдж байгаа тийм. Үйлдвэрлэлд буцалж байлаа гэж байна. Одоо болсон. Одоо буцалсаар байгаа тийм. Бараг 2 дахь гэр болох тохиолдолч биш дээ. Өдөржингөө тэндээ дууга бичүүлээд одоо нэг дуу хүрэх гэж одоо хүмүүст ямар үйл ажиллагаа явагдгийг одоо энэ дээрээс багч болов ойлгох болоо тийм. Тийм. За тэгвэл гурван хамтаа үзэгчтэй хамгийн ихний оролцогчоо танилцуулъя тийм ээ. Сэтгэл хийх явцад энэ дууг яг ямар хувилбараар дуулах вэ гэж маш их бодсон. Уянгийн хувилбараар гитартаа дуулж болох байсан. Бас эсвэл одоо цоглог хувилбараар шинэ найруулгатай дуулах уу? Эсвэл яг байгаа одоо найруулган дээр найрлаар дуулах уу гэж маш их бодсон. Тэгээд манай Монголд одоо хөгжмийн зохиолчдын найруулга, Монгол хөгжмийн зохиолчдын зохиос яг тэр аялал нь одоо олон бусад одоо гадаад улсын хүмүүст хүрхэн чухал гэдэг үднээс би яг тэр анхны найруулгаар нь яг тэр анхны аялгауг нь аль болох хөвдөхгүйгээр тэгээд илүү жаз юм шиг зөөлөн байдлаар дуулах гэж хичээсэн. Тэгээд бэлж явах явцад дуугаас сурахад англи үгээ яг тэр аялгуудаа наалдуулж хэлж ингэж одоо тэрийгэ зохиож дуулна гэдэг бол маш хэцүү байд юм билээ. Do you feel like you can't find yourself, like a bird that wandered from her nest? Are you flying around and
блэ? Дүлгөөн. Дүлгөөн. Дүлгөөнөө тэгээд юу яаж зүгээрээ хөөхөн бай. Гэтэ чи жоохон хэмжээнээсээ хоцож дуулаад тах юм. Хэмжээгээ алдаад байна тий. Европт нөгөө jazz загварлуу оруулах гэж жоохон ритмүүдтэй дуулах га тэгээд нөгөө хэмжээнээсээ жоохон тийж зүрх сонс. Гэтэ айхтар биш л дээ. Тий. Тэгээд доошоо их дуулах хэрэгтэй юм байна. Доошоо дуулдаг юм байна тий. Гам уушчих хэрэгтэй юм байна гэж бодлоо. Дээшээ бол средний өнгө бол өвчлөл юм байна л та. Доод өнгөчнийх гар чадсангүй. Над өөлөх юм тэр л байла. Устдаар л дайчгүй. За. Баярлаа. За миний хувьд бол ерөнхийдөө jazz хэлбэрийг оруулах гэж хичээсэн байна. Гэхдээ нэг төрлийн бас мелоди аялгауга хит их олон хоошоогоо импровизац маягтай тийм юмнуудаа уг нь жоохон өөрчилж хөвлөлөө гоё болно шүү дээ. Тэгэхгүй ингээд эхлээд нэг сонсогдно хүнд гоё амттай сонсогдно. Хоёрдугаар одог дээр дахиад сонсохлоор хүн жоохон ингэн гуравдугаар одог дээр дахиад эхлээс тэр нь яг дахиад автаа сонсогдохлоор хүн сонирн биш болчихж байгаа байхгүй тий. Гэх мэтлэнгээс ахуулаад бас юмнууд байна. За. Тий энэ дээр анхаараарай заа. За. Сайн байна уу? Сайн байна уу? Энэ дууг хин орчуулж өгсөн бэ? Өөрөө орчуулад тэгээд гадаад хүнээр хянуулсан. За. Ерөнхийдөө бол яг утгыг гаргах гэж нэлээд хичээсэн байна тий. Гэхдээ яг дөрмийн хувьд алдаатай юмнууд бас явж байна. Тэгээд дундаа бас яг тийм ч сайн зөгцөж чадаагүй дуугаа тийм. Яг одоо дууны үг гэдэг чинь ерөөсөө аялгау үг хоёр бол аль аль нь маш чухал. Үг нь аялгаугаа амьдруулж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр монгол дуунуудыг англи хэл дээр амьдруулъя тий гэх юм бол маш одоо тийм одоо даашгахын хэлбэр чихэн сонсголонтой тааламжтай нийцэн сонсогдох хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дуу нь болохоор яг тэгж чадаагүй байна. Өөрөө бол бас хоолоогоо сайн сургууллаа, сайн дуулаад байвал дуулж чаддаг, дуулж ирээдүйдээ сайн дуулж бүр сайн дуулж чаддаг болохоор ирээдүйдээ дуучин байна. Гэхдээ маш их хөдөлмөр хэрэгтэй. Одоо ерөөсөө маш их хөдөлмөр хэрэгтэй. Одоо дараагийн шатанд орж ирэхдээ англи хэллэгэн дээрээ маш сайн ажиллах хэрэгтэй. Тэгэхээр тэр гадаадын иргэд ч юм уу гадаад дотоодын хэл сайн мэддэг хүнтэй хэллэгэн дээрээ ажиллах хэрэгтэй байна. Дээрэс нь үгэн дээрээ маш сайн ажиллах хэрэгтэй байна. Үгээ утгын зөв гаргахаас гадна гадаад дуунуудын үгийг хараад агараа. Одоо чинь Eric Clapton ч юм уу эсвэл Whitney Houston-ийн алдартай тэр дуунуудын үгийн ингээд зохицлыг хар. Яаж хоорондоо сайн зохицсон бэ? Тэгэхээр монгол дуунуудаа гол зорилго маань холын хараатай байх хэрэгтэй. Бид нар эрхэм зорилго, энэ тэмцээний эрхэм зорилго болвол энэ монгол дуунуудаа яг дэлхийн түвшинд л англи хэл дээр буулгах зорилготой байгаа. Тэгэхээр тэр түвшинд аль болохоор тэр түвшинд хийж орж ирэхийг хичээгээрэй. За баярлалаа. За гурлаа оноо өгнө. За. Миний хувьд бол сайн бэлдэж ирсэн харагдаж байна гэсэн сэтгэл чинь байна. Тэр шиг мэдрэгдлээ. Сэтгэлээсээ ингээд бэлдээд ирсэн. Бэлдээгүй хүмүүс бол шууд бас мэдрэгдэлтэй харагдаж байна те. Чи бол бэлдэж ирсэн байсан шүү гэж хэлмээрээ. За миний хувьд бол 4 оноо өглөө. За миний хувьд 4 оноо. За баярлалаа. Би ч гэсэн 4 оноо. За маш их баярлалаа. Шүүгч нартай баярлалаа. Тэгээд та бүгдийн зөвлөгөөг хэрэгжүүлэхийг ингээд маш их сэтгэлээсээ хичээж ажиллах болно. За эхний оролцогч Дүлгөөн байлаа. Дүлгөөн гэж одоо хөрхөө манай энэ тэмцээний нэг юм онцлог юм шим дотор би дахиад хэлэхдээ миний хувьд жишээлбэл яагаад их олзоолох шин дууч тамлах ингээд бас нэг хоёр замыг засч өгөх, намаа ингээд масаж өгөх энэ талаар юм хийж байна. Дүлгөөний хувьд их галзуу санагдсан. Анх нөгөө суулгахад нэг номерыг суулгачаад уусаа баг төрүүлэх хүн нэг номерыг суулгаж байгаа ингээд бас өөртөө маш ихтэй байсан. Амбиц байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас бол энэ ч л тэмцээн шүү дээ. За тэгвэл хоёрдугаар оролцогч уу дараагийн оролцогчийн махыг хамтаа сонирхоо бодлаа. За зүрхнийхээ үгийг чамд хэлье гээ
Edelweiss хамтлаг байна. Тэгээд манай хамтлаг 1-р шатанда Энэмсгэл хамтлагийн Зүрхний үг гээд дууг сонгосон байгаа. Яагаад энэ дууг сонгосон бэ гэх юм бол биднэрт маш их таалагддаг. Тэгээд үг аялгуун айгуу гоё хүмүүсийн сэтгэлд хоногшсон юм шиг санагдсан. Тэгээд энэ дууг сонгосон байгаа. Тэгээд орчуулгын хувьд гэх юм бол Ринчин гээд ах хийж гисэн байгаа. Тэгээд дуугаа бид нэг босонова хэлбэр дээр гаргасан. Нэлээд гайгүй өөр чиглэл рүү эвдэж өгөхийг хичээсэн байгаа. Тийм. Тэгээд энэ дуу биднэрт маш их таалагддаг. Тэгээд хүмүүс бас англиар нь дуулж үзвэл илүү гоё гадаадын хүмүүс ч юм уу хүрх байх гэж бодсон байгаа. За тэгээд энэ дуугаа бид нэр өмнө нь монголоор нь дуулдаг байсан. Тэгээд босонова хэлбэрээр тоглосноос ер нь бол айгүй өмнөөс яг ингэж тоглож эхэлсэн. Тэгээд англи орчуулгаар нь болохоор саяхнаас яг анхны удаага яг англи ингээд хэл дээр дуулж эхэлсэн. Тэгээд бэлтгэлийг бол айгүй эртнээс хангацсан байсан. Тэгээд үг хэллэгэн дээрээ анхаарч ажиллахыг хичээсэн байгаа. За. Хөөх юм аа. Та хэдэн настай лээ? 16. 16. Тэгэлгээ. Тэгтээ ёстой хөөрхөн байна. Надад айгүйх таалагдлаа. Тэр нөгөө нэг голын тэр тахилтын хойдолд тэр зогсоод ингээд гитар ганцаараа холбож орж байгаа тэр элементүүд бол бүр гоё болсон. Найруулагч нь хэн бэлээ? Найруулгын хийдэг хүн. Хамтлагийн сол гитарч даваа зэрэг. За. Их айтайхан тийм элементүүд хийсэн байна. Гоё болсон байна. Өшөө ансамблжих хэрэгтэй тийм ээ. Мэдээж энэ бол та нар залуу усууд цаг хугацаа байгаа юм чинь дахиад
хийж бүтээх бас юм байна ш. Гэхдээ ийм эртгэлээд ийм болцсон байна гэдэг бол маш сайн байна. Ахын баяр хүргэе ямар ч гэсэн. За. Их хэвлэгхэн хөөхөн дуулдаг, хөөхөн хөгжимддэг, хөөхөн хүүхдүүд байна. Тэгээд яг миний одоо гол дүгнэх зүйл болохоор яг дууны үг байгаа. Тэгэхээр яг дууны үг бол тийм сайн буугаагүй байна англи хэл дээр. Тэгэхээр тэрийг сайн бодолцож үзээд англи үгээ бүр илүү мэрэгжлийн түвшинд орчуулгаа зөв буулгах хэрэгтэй. Дуулалтан дээр бас хэлэхэд хоолойны гам уншдаг уу? Уншдаг. За тэгэхээр тэр гама бүр сайн уншаад олон ер нь бол хүн чинь олон багшийн гараар дамжиж олон жил бэлтгэж бас дуучин болдог шүү дээ. Тэгэхээр сайн багштайгаа багш сайн ажиллаад гам бүр сайн уншиж хоолоо жоохон хүчтэй болох хэрэгтэй. Тэгэхээр одоо маш их одоо цаг хугацаа байгаа тий таашгаахын хэлдгэр тэгэхээр илүү сайн хөдөлмөрлөөд улам одоо ирээдүйтэй цаашдаа Монголдо төдийгүй тий дэлхийд ч алдартай хамтлаг болж болохоор л харагдаж байна. Ийм хөөрхөн охтын хамтлаг бол дэлхийд ч авахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр та хэд бас холын хараатай том зорилготой ажиллана хаа гэж найдаж байна. За их таалагдлаа. Миний хувьд надад аюу таалагдлаа. Та нар Хэнсэн гэдэг хамтлаг мэдхүү? Гэр бүлийн 3 Хэнсэн. 3 боо байдаг тий. Тэрийг сайн сонсоороо заяа. Та нар шиг үедэл аюу гоё бандчихсан. Хоёрдугаар тэгээд их таалагдлаа тэгээд жоохон өшөө жоохон урлагжмаар байна тий. Жоохон юм бүх юмнуудаа жоохон баяжуулах байна. Хөгжмөнийхээ энэ гоё элементэд баяжуулаад өөрснийгөө баяжуулаад хоолоо улам том дугаарч дуулах хэрэгтэй. Яг ингэ баялаа гэдэг шиг дуулаад байна шүү дээ тий. Тэгэхгүйгээр бүх юм баяжуулсаа би та нарыг өөрийнхөө баг насыг санаж байна. Би бол ингэж даруухан зогсож гитар тоглодог ч байсан. Сайн тоглодог байсан тий. Гэдэг шиг тэгээд энэ юу гэж байгаа тий. Тийм л энэ хөгжим талдаа тий бүх юм баяжуулахгүй бол жоохон бас ингэ дахиад ингэ жоохон ядуу болох гэдэг шүү. Тэгээ илүү сайн дурлах хэрэгтэй байна. Илүү сайн наадахтайгаа ойрхон бай дурлал заа. За амжилтс маш их таалагдлаа. За бид 3 оноо өгнө одоо. Хамгийн дээд оноо 5 оноо байгаа юм. За ингээд Наминжигийн оног сонсъё. За тэгэхээр яг ер нь бол энэ ерөнхий хамтлагийн энергийг та хэдийн тий энэ одоо хөөрхөн байдал таалагдлаа. Хөөрхнөр бол маш өндөр өнө авах гэдэг нэг. Хөөрхөн энергитэй тэр гоё хөөрхөн ирчүүч мэдрүүлсэн тэрийг бас үнэлж байна. Гэхдээ яг англи дуу нь бол маш сайн англи хэл дээр бол сайн бууж өгөөг байна. Тэгээ дуулалт бол жоохон сулхан байна. Тэр хоолон дээр маш сайн ажиллах хэрэгтэй нөхдүүд. Тэгэхээр тэр болгоныг бодолцож үзээд чинь 3 оноо. За Дашка. За би ч бас муу адил байна. Ер нь бол цаашаага сайн бэлдэх асуудал тийм ээ ансамблжих нийлэх асуудал аягүй чухал шүү дээ. Тийм учраас та нар цагч байна, хугацаач байна, завч байна тийм ээ. Өшөө үлийн үхийг хийх одоо юм бас мөрөөдөл хүсэлж хийх байгаа бах гэж бодож байна. Өшөө илүү сайн хичээцгээгээрэй. За яах нь бол 3 оноо гээ за. За. Миний хувьд бол өөр бодолтой байна. Хоёр шүгчээсээ. Над бас үнд маш таалагдлаа. Яг энэ байж байгаа чинь үнэхээр сайхан санагдлаа. Тиймээс би танах 5 оноо өглөө. За. Өөрсдөө гоё ихтэй гараа заа өөрсдөө. Амар гоё хүчтэй байна заа. Jackson 5-ыг дээр дуудсан. Тэр Jackson сайн бодоход багтаа ямар хүчтэй, ямар тийм байдаг юм. За юу ирээд байна. Тэр хоолойны гам сайн шиг хэрэгтэй. Эдэлвэс бол тийм аль төгсмийн гэдэг утгаараа хөрхөн одоо 416-тай өргөөхөн байдаг. За ихчдүүс юм шиг байгаа юм тийм. Ихэр байгаа тийм. Тийм. Үзэгч олон бас хараа ихэр ихтэй хоёр ихэр байгаа. Тэгээ ерөнхийдөө бол хөрхөн суулаагаар бас
энэ чинь бас их сонио суулаа энэ хийж байгаа тийм. Тийм. Тэрний нюансуудыг та бүхэн үзээд ойлгоно гэсэн үг тийм. Тэгэл яах вэ? За дараагийн оролцогч бол Хасаа байгаа. Одоо үзэгчтэй Хасааг бас танилцуулъя гэж бодож байна. Ямар уран бүтээлийг англи хэл рүү одоо хөрвүүлэн дуулсан бас сонирхолтой санагдах гэж бодож байна. Энэ дараа иргэд уулзсан юм даа. Алтан хажаараа агцэн үсэрч Сэвэцэнэ би Монгол дууд дэлхийд тэмцээний оролцогч Хасч байна. Миний хувьд бол эхний шатндаа алтан авчирдаг сонгосон. Энэ дууг яагаад сонгосон бэ гэхээр ерөнхийдөө хүмүүс бол бүгд мэддэг, хуучин үеийнхэн, залуу үеийнхэн ер нь бүгд аялахад алтан авчир дуу байна гэдгийг бол мэддэг. Алтан авчир дууны орчуулгыг бол найзаараа илгэсэн. Тэгээ найзтаас баярлаа. Тэгээ алтан авчир дууг орчуулга хийж явах явцад хамгийн ерөнд бол шууд эхэнд бол алтан авчир гэсэн нэр байгаа. Тэгэхээр тэрэн дээр авчир гэдэг үг бол нэг аялгуудаа сайхан сонсогдохоор тэр англи хэл дээр бол олдоогүй үг. Хамгийн боломжтой үг нь pin гэдэг үг байсан. Тэгээд golden pin гэж анх орчуулж ирсэн. Тэгээ golden гэхээр айгүй дуунд маань таарахгүй нэг тийм хатуу тийм нэг сонин санагдаад тэгээд shining pin гэж орчуулсан байгаа. Тэгээ ерөөхдөө дуугаа орчуулж дуусаад дуулж эхэлж байхад бол нэг хэцүүвтер зүйл бол байгаагүй. Үгүй нэг айтайхан хуваарлаад угаасаа алтан авчир дуу маань гоё аялгуудаа тайван хөнгөн зөөлхөн дуу болохоор дуулахад их төхөө байсан. Blowing by summer breeze. All I want is holy romance, and to be with you, hold your hand. Oh, your beautiful eyes, you gaze at me and I realize, oh, your beautiful eyes, you gaze at me and I realize, your kindness and tenderness, and light up your pretty face. Your beauty brightens the world, enchanting everyone around you. Oh, your beautiful eyes, you gaze at me and I realize, oh, your beautiful eyes, you gaze at me and I realize, oh, when you look at me and smile, I feel joy and delight. Хасууч тэ? Донж байна. Айгуу донжтой дуулж байна. Надад их донж харагдлаа. Тэгээд дууны сонголт буюу чиний хоолойтой ч маш зөгцөж байна. Доошоо гоё дуурах шинжтэй юм байна. Дээшээгээл жоохон алтарчих гад байна. Тийм юм ажиглагдлаа. Тэгээд
Надад бол таалагдсан. Зүгээр эвлэгхэн донжтой хөргөн дуулчт юм байна. Ийм л бодол төрлөө. За энэс илүү хүчтэй дуу авал хоолойч яаж авахыг би одоо мэдэхгүй тий 2 дугаар шатаас сарна гэж бодож байна. Тий. За миний хувьд бол тийм байна. Хоёр шүгшээс уусан. За миний хувьд бол хандаа жоо арай л жоохон юу юм аа. Арай л жоохон унтаад болоод. Тэ? Тийм. Энэ чинь хараа нэг наад дууны чи үгийг чи одоо монгол хэл дээр жишээлбэл сонсоод чад өөрчлөлт тэ. Хэрвээ чи над руу харах юм бол гэдэг ингээд ингэ гоё штэ энэ чинь. Чи тэрлүү хүсэж мөрөөдж байгаа хүн чинь одоо дуулж байгаа үедээ ингээд чи хэрвээ чи над руу харах юм бол миний сэтгэл баяснаа гэдэг юм ямар ч доторгоо тэгээд энэ чи гидсээ өөрчгээ зогсоод байх юм тий. На хоёр гараа салга хөөе. Эрэгтэй хүн одоо чи аль хар задуугаараа ийм одоо хөгшин стилийн фоз моз аваад одоо болохгүй шүү дээ. Тийм үгүй сандарчуулна. Гэхдээ чи дуулж явахдаа айгүй гой дотроо ороод ингээд дуулах юм бол чи дуулахаар байна. Чамд бас юм байхгүй ш байна. Гэхдээ чи тэрийг хүнд үзүүлэхдээ бас төгс хэмжээгээр нь сайхан үзүүлэх хэрэгтэй тийм ээ. Мэдээж энийг хүсэж байгаа бол зорж байгаа бол хийсэн шиг л хийх хэрэгтэй. Хүнээс ч зовоодох юм байхгүй шүү дээ. Тэ. Би бол тэгж хэлмээр байна. Дээрээс нь бас эхний мөрийг их гоё авч байна. Тэгээд санагдлаа тий. Эхний мөр их гоё орчихсон. За намын чинь. Эхний мөр гэх үү? Яа. Яах вэ гэж. Эхний мөр гоё. Хоолой гоё авсан. Хэрэглэх болохоор hand smile гэдэг and smile гэж хэлэхдээ hand smile гингут нь гар нь инээгээд байгаа юм шиг болчиход and smile гэдэг дээр нэмэлтхээ үсэг аваад hand smile болоод байдаг шүү. Тэгэхээр хэлгэн дээр ажиллах хэрэгтэй юм байна. Нилээн сайн хэлгэн дээр дууныхаа хэлгэн дээр ажиллах хэрэгтэй байна. Гэхдээ хамгийн гол нь сандрахгүй болох хэрэгтэй. Сандарчгаар чи хоолой чи ингээ богдоод гарахгүй зүрх мөрх нагшаад тэгээд тий. Тэгэхээр сандрахгүй байх хэрэгтэй. Ер нь бол дуу нь яг утган сайн гарч өгөх байна. Ухаараач гэх шиг намайг юу гэдэг лээ? Монгол үг шиг намайг ширтээч гэдэг лээ. Тэр утга нь юусоо гараагүй. Тэгэхээр одоо утгын зөв гаргана. Тэгээд дуу шиг болгож одоо орчуулна. Тэгэхээр яг дуу шиг форматад сайн орч чадаагүй байна. Тэгээд хоолой бол гам тасгал сайн унших хэрэгтэй юм байна. Юунд сонсгол сайтай юм байна. Тембэр үнэхээр гоё юм. Тэгэхээр хөдөлмөрлөх хэрэгтэй байна. За бид гур оноо өгнө. За даашгагийн оног хасъя. За хасъя. Асуу гэж. Оног асуу гэж. Хасъя гэж байдаг. За би оноо өгөхгүй байна гэдэг. За ахын бол чамд ингэнэ. Би чамд 3 оноо өгье. За. Өшөө сайн хичээ шүү. За дараагийн шатууд байгаа ш. Тийм учраас би чамд албаар одоо чамайг цаашаа хурцдахын тулд оноо гэж баг гэж. За намын чинь би ч гэсэн 3 оноо өгье. Гэтэ үнэхээр хэл бол дууны тэр орчуулга болох гологдож байна. Тэгэхээр тэрнээр сайн анхаараа. Утган гараагүй л шүү дээ хэлсэн дээр. Миний 4 оноо өгнө. Над таалагдсан. За. Дөнгөж цаа үзэгчдэд өөрийнхөө уран бүтээлийг хүргэлээ шүүгчд гэсэн ямар үнэлгээ дүгнэлтийг бас өгсөн нэг үзэгч маань сайн харсан баг гэж бодож байна. Өнөөдөр 3 оролцогчийг танилцуулчлаа тий. Тэглээ. Манай оролцогчид дунд бас Universe Best Songs-д орсон бас оролцоод харагдаад байна л та тий. Таниад байна дэлгахаа тий. Хойлоо сууж яхад бас өмнөд олжсэн хүүхдүүд илүү ахиж орж ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ юу н Universe Best Songs ямар ялгаатай юм бэ? Энэ асуулт бол яг гарна. Заавал байх. Яг л энэ чинь нэг юм гадаад хэлээр дуулаад байгаа гэдэг утгаар. Яг хөө энэ бол Universe Best Songs-тойгоо хамаатан тэмцээн гэж хэлж болно. Гэхдээ Universe Best Songs бол хүн төрөлхтний дуунуудыг одоо тэр ориг хэлээр нь cover version болгож дуулж байгаа. Бидний энэ тэмцээн бол монгол дууга англиар дуулж байгаа гэдгээр асар том ялгаа. Тэгээ ялгаа нь бол энэ л байна. За оролцогчд маань
бас энэхүү тэмцээндээ зориулаад таны зохиосон нэг гоё дууг дуулсан байгаа Inspired Mongolia гэх те. Тэгээ энэ дууны талаар бас танилцуулаад нэвтрүүлэг өндөрлөж байна. Энэ дуу боловсрол соёлын бодлого зохицуулах газрын дараа гам төмөр гэдэг одоо бидний хамтран координатор битэр нэг ярьж сууж байгаа. Тэгээд нэг ийм дуу байт юм бил байлээ гэд надад нэг юм санаа өгдөө. Тэгэхээр миний дуу гэж юу мэдэхгүйсэн л хэлээ. Тэгээ би яагаад чи энэ дууг энэ тэмцээний сүл дуу болгочвол яг ингээд нэг ач холбогдол агаар амьсгалаар одоо яг нийцэх дуу юм шиг санагдаад энэ дууг сонгоод энэ оролцогч нараа дуулсан юм байна. Энэ дууны үгийг бол Дэмбэрл бичсэн. Одоо нэг их хурлын гишүүн Дэмбэрл шүү дээ. Монгол хүн англиар бичсэн шүү дээ. Монгол хүн аялгаугийн зохиосон ийм дууг одоо монгол залуучууд англиар дуулах юм. За нэгдүгээр шатаа аль биесээр гурлаа өндөрлөе. Нэгдүгээр шат биш нэгдүгээр хэсгээ. Тэгэхээр энэхүү дуугаар сайхан өндөрлөж явж байна. Тэгээ энэ дууны хувьд гэх юм бол анх бол Монголын нэг олонний танил старууд маань дуулж исэн. Харин энэ удаад бол өөр аранжировк, өөр одоо шинжилсэн хувилбараар манай оролцогчд маань дуулсан байгаа. Үзэгчд маань бас таалагдах байх гэж бодож байна тийм ээ. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгээ өндөрлөе. За маргааш уулзъя. Баяртай. Fly.
За сугалах уу? За. Тэр ингэ зөв бэлэгч байсан болтой ингэж ингэж аваад авчмаа. Ямар нэг тарин марин уншаад нөгөө. Гүг. За тэгэл ингэж мэдгүй ингэж аваа юм да. За ингээл авчих. За. Би айлын мэ осмосас. Инглиш тэгээд яагаад дэж яваа шүү дээ. Айлын мэ осмосас. Одоо бүгд ингээд үнэ шүү дээ. Хайчлаад авч. 2 юу? Яа тайр удаа шүү дээ. Тэгээд би яасан зэрэг. Хайчлаа. За чи. За. Хордлаарай. За ингээ. За. За ахында нэрээ хэлээд үндэс ухсаа. Гэрийн хаяга. Уцаар дугаараа. Идрээс бол дандаа утас асуух ба. Надаас бол шал өөр юм асууна. За ахында. Нэр хаяг маяга хэлээрэй. За дуулах гэж байгаа. Ямар жилтэйг нь асуу. Нэр хаяга тий. Smile, I feel joy and delight. Трend дуусч хэлж шээ. Дахиад ихлээ. Дөрөв затрын дуусч байна шүү дээ.